Энэ Kitty House үзүүлж байна. Цааш шинэ 5 дахь анги үзэхдээ зүрхээ дараад шеэр хийгээд комент хийгээ мартваа. Чимэд хүм мелоди цэвэр агаар талах нь бидний эрүүл мэндэд маш тустай. Тийм ээ мэднэ. Мадан донцож агаар үнэхээр гоё шүү. Та хоёр эндээс үнэхээр жижиг харагдаж шүү. Hello Kitty Melody та хоёр наашаа гараад ирлээ. Hello Kitty Kurami үнэхээр хөдөлгөөнтэй цахилгагүй байгаа биз. Ийм өндөр модон дээр ингээ ганцаараа гарчихсан байгаа. Би уг нь усан дараад нүүрэндээ нарны тус дүрхсэн юмсан дааж нүр халтар болчлоо. Дахиад л усан дарж тэ. За болгоомжтойгоор нөгөөд ширгээд хараадах юм. Найзуудаа би тэнд нэг юм хараад байна. Йой, Hello Kitty ямар чанга хэрэлт юм бэ? Цочоочлоо. За хаяада цочих зүгээр штэ. Очиж харъя л да. Тийм байгаа эцтэй. Энэ юу юм болоо? Би цочоод орилох нь аргагүй байгаа зү. Юу байх вэ? Динозаврны бишээ шууны өндөг лэндэг. Гэхдээ зурагтаар ч юм уу Facebook-ээр л харж ирсэн үү гэхээс шингэж боддоор нь бол харж байгаагүй мэн үү? Шууны өндөг нь сүдрийг тусгаж болдгоо гэдэг. Гэхдээ хүн тусгаж болохгүй ах уу? Гурван ямар хүн юм биш? Чимээгүй яасан бэ мэлээ доктор нэцүүтэ. Чимээгүй агаарэ. Энэ шулуунууд ойрдоо энэ Kitty House-ийн орчмоор арай л хитрхи их эргэлдээд байна уу да. Харин тийм ээ бид нар эзэнтэй арай болоогүй байгаа болохоор биднийг хулгайлаад бидний эзэн болохыг хүсэж байгаа юм. Зүгээр дээ найзуудаа бид нар утгагүй сайн эзэнтэй болно доо. Сахиусан тэнгэр гэж байдаг бол Melody намайг сайн эзэнтэй болгож өгч хайрлаач. Ганцхан намайг ч биш энэ Kitty House дэлгүүрт мань байгаа бүх тоглоомнуудыг сайн эзэнтэй болгож өгөөч. Вау, ямар гоё юм бэ. Сахиусан тэнгэрүүд миний хүслийг сонсоод хүсэл чинь утгагүй биелнэ гэд хариу илгээгээ цас оруулсан баха. Хавар дулаахан байгаад цас орох үнэхээр дөг юм аа. Бид нар хэдийгээр албан ёсны эзэндээ болоод эзнийхээ гэрт очиж амьдарч үзээгүй байгаа ч гэсэндээ олон найзуудтайгаа дулаахан тухтай байж чаддаг энэ Kitty House дэлгүүртээ үнэхээр хайртай. Melody чиний яриад байсан сахиусан тэнгэрт бидний дээр ирчихсэн байна штэ. Баярлаа. Би гэхдээ арай сахиусан тэнгэр болж амжаагүй аа. Яалтчгүй харахад сахиусан тэнгэр л байна да. Би цагаан өнгөтэй байгааз тэгэхээр ирээдүйн эзэн маань намайг авсны дараа намайг буудаад тэгээд би албан ёсны сахиусан тэнгэр болдог гэсэн үг. Өг сони юм аа. Бид нар цаанаасаа л ийм өнгөтэй ирдэг. Харин чамайг эзэн чинь өөрийнхөө сэтгэмжээр хүссэн өнгөөр бодно хэрэг үнэхээр гоё юм аа. Оо, тэр манай дэлгүүрийн шинэ тоглоом байна. Сайн уу найзуудаа, намайг Lab Bubu гэдэг. Би гэхдээ нууцлаг бокс дотроос гарч ирдэг учраас аль өнгө нь гарч ирэх нь та харахгүй гэсэн үг. Найзуудаа тэрнийг хартаа. Ийм өнгөтэй сахиусан тэнгэр бол албан ёсны сахиусан тэнгэр гэсэн үг. Хурдан л эзэнтэй олмоор байна. Энэ Kitty House Kurami-гийн аялал 5 дугаар анги дүүбэл 35-ийн 3 цаас орж байгаа гэсэн. Яа юу энэ чинь цаас биш юм шүү. Оо партины шүүжлэг юм татчихсан байж тээ. Партийн дээр ашигладаг өнгөнгийн цаас татчихлаа хөвгөлтэй л биш тээ. За жүжигчд бүлмээрээ цас оруулаарай. No! Оо яна цас дуусчлаа гардгүй. Дэлгүүрээс цас аваад ир. Энэ Kitty House Kurami-гийн аялал 5 дугаар анги төгсгөлийн бидэг зарлах хэсэг. Сайн уу би Kurami байна. За манай дэлгүүр шинэ жилийн баярт зориулаад Кат. Шинэ жилийн баяр биш штэ. Хүүхдийн баяр. Тара би хэлээ. Энэ Kitty House дэлгүүр маань 70 хоног бүр энэ Kitty Game зарлаж байна. Яг одоо бидний байгаа энэ Kitty House дэлгүүрийн яг урд байрладаг модон дундаас тааранууд биднийг олоод олсон таарайгаа энэ Kitty House дэлгүүр рүү оруулж өгөөд заавал буцааж өгнө шүү олсон таарайгаа. Тэгээд оронд нь бидний бэлдсэн бяцхан бэлгийг аваарай. За та нартаа энэ Kitty Game-ийн дүрмийг дахиад ойлгомжтойгоор тайлбарлаад өгье. 5 сарын 25-ны хүртэл бид нар өдөр болгон 3 тооройг яг дэлгүүрийнхээ урд идэг модон дунд нуух болно. Тооройг олоход заавал нас заахгүй учраас эмээ өвөө, аав ээж, магадгүй хүүхдүүд маань өөрсдөө ирээд тооройгоо олоод тоорооныхоо оронд бэлэг авна гэсэн үг.
Өнөөдрөөс эхлээд 5 сарын 25-ны хүртэл өдөр болгон тоороо нуух учраас та нар маань идэвхтэй оролцоорой, амжилт хүсье. За тэгээд хүүхдүүд маань ойлгохгүй асуух зүйл байвал гэрийнхэндээ энэ бичлэгээ үзүүлээд гэрийнхнараа залгаарай. Та нартай хайртай шүү. Манай пэйж хуудсанд лайк дараад фоллоу хийхээ мартаваа. Дараагийн ангиараа уулзъя.